Зэ guys хідүүлэн цагаан сараар айл гисж байгаа хоорондоор хятадууд өөртөө цагаан сараар дэлхийд даяар нэгэн дүүлэнийг дэгдээлээ. Тэр нь болохоор юу вэ гэхээр Хаврын фестивал гэдэг өөртөөх нь нэг том гала тоглолт болсон. CCTV дээр гарсан тоглолт нь бас ер нь бүх цаг үеийн хамгийн их хандлттай тоглолт болсон. Нийт 23 тэрбум хандлтыг авсан. Окей. Одоо энэ хиттийнхаа өөрсдийнх нь одоо WeChat юу гэдэг те TikTok-ны тиймэрхүү юмнууд байгаа шүү дээ. Тэр нь болохоор өмнөх 2025 оныхоос 37%-аар өссөн юм байна. Тэгэхээр ямар аимшигтай том хэмжээний тоглолт болсон бол ойлгомжтой баг. YouTube live streaming одоогийн байдлаар 500 мянган хүн үзсэн байна. Энэ YouTube угаасаа бага болохоор YouTube баг хятадаас ордгүй лүү. Facebook ордгүй ч байлгүй. За тэр яах вэ? Тэгээд тэрхүү том одоо дэгдээс нь дүүлэн юу байсан бэ гэхээр хятад өөрсдөө роботын хөгжил дээр ямар агсан түвшинд явж байгаагаа бол хүн төрөлхтөнд харуулсан. Яг одоо хэдүүлээ бичлэгийг харъя. За тулааны урлагийн кунфу тоглолт байсан. Гэтэ энэ бол зөвхөн хүн биш, мэдээж роботтой байсан. За тэгээ шууд эхлэе. Окей. Харсан уу guys? Саяхан л хэдхэн жилийн өмнө хүн шиг халахдаг робот бүтээлээ гэж хүмүүс хүн төрөлхтөн баярлаад байжсэн шүү дээ. Тэгэл өнөөдөр юу болов? Яг одоо бидний нүдний урд хүн төрөлхтний дараагийн түвшний маш том зүйлийг бид харж байна. Энэ хөдөлгөөний нийслэл бол амар ер нь бол. Та сайн хараарай зэ. Паркур үзүүлбэр хийж гин. Тэгээд энийг хийхдээ ямар цэвэрхэн хийж байгааг та хараарай за. Анзаараарай. Тэр тэнцвэрээ олж байгаа нь бол нэг юм нэг зэвүүн байгаас тээ. Ухарчин хаж аав шиг. Би бүр энийг үзэж байхдаа хүнд роботын хувцас өмсгдсэн юм уу? Эсвэл ямар нэгэн эффект оруулаад байна уу? Согтуу роботууд гарч ирсэн. Хасаад онцлаа. Хамгийн аимшигт нь юу гэвэл роботууд нь яаж яг нэгэн зэрэг хөдөлж байгааг таад анзаарч байна уу? Яг л хүнийг энэ тоглолт нь яаж бэлдэн, мэржлэн хүмүүс яаж бэлдэн яг л тэр шиг хийж байгаа байхгүй юу? Тэр яг зэрэг.
саяын үзүүлбэр бол ер нь бол аимшигтай. Улчтай робот, өндөр робот гарч ирсэн. Яг сэлмээр нэг эсрэг нэг үзүүлэл манус барахгүй гэж боддоо. AI-ийн хурдыг тэр камерны миллисекунд хурдыг бид нар барахгүй гэж боддоо. Яг нэг сэлэн бариад тулдвал манус алуулна гэж боддоо. Хэрвээ дайм болоод хятад өөртөө явахгүй гэж боддоо. Одоо Орос Украин шиг цэргүүдээ явуулахгүй роботуудаа явуулна гэж боддоо. Өндөр роботны юм хийсэн үгш тэ. Зүгээр би бол сэлмээр бол тулдсан шүү л гэж харуулаад тэгэл дуусчлаа. За энэхүү тоглолт бол ерөнхийдөө энэ гала тоглолтын маш чухал хэсэг байсан. Над бол хамгийн таалагдсан хэсэг нь байсан. Тэгээд яг Джеки Чан дуулж байгаа хөөрхөн хэсгүүд байсан. Тэр ингээл ирээдүйд роботууд хүчтэй болно гэж ярьдаг байсан. Ер нь ирээдүйд чи одоо болчлоо. Ирээдүйд тавтай морил guys. Яг одоо бид ирээдүйд байна. Терминаторын трейдер ихэд тавтай морил. Терминаторын трейдер ихэд тавтай морил. Тэгээ ер нь хэдэн влог үзэхэд бол хятадууд ямар урд төвшөнд тийм урд баг хятадууд нэлээд урагшаа явсныг бол бид нар харж болно. Одоо жишээ нь дэлгүүрт ороод худалдаа авалт хийхэд утасгүй, картгүйгээр зүгээр хүмүүс гарынхаа алгаар эсвэл нүүрнийхээ шууд царайгаараа уншуулад худалдаа авалт хийж байгаа байхгүй юу? Хараа, юм худалж авлаа. Гарын алгаа уншууллаа. Болцсон. Карт авч явах шаардлага байхгүй. Утас авч явах шаардлага байхгүй. Би бол хаяа утасаа орхиод гармаар санагддаг. Яалчгүй карт Apple Pay дээр утаснараа болохоор ер нь бол хэцүү байдаг. But the interesting thing is going to be how you're paying for it. So you're not paying with cash, you're not paying with like a card or an app. Wow. Ингээд царайгаараа төлж байгаа байхгүй юу? Ер нь төлбөрийн систем хүртэл бас нэлээд хөгжсөн байна. Дараагийн зөв юм юу вэ гэхээр дрон хүргэлт аюу хөгжсөн байгаа. Одоо ингээд хоолцох ялглаар жоохон хөрцөн ирдэг штэ. Эсвэл жоохон хоцорч ирдэг ч юм уу те. Монголын түүжрийн дунд бол хэрэв Монголд энийг оруулаад ирэх юм бол зүгээр л дроноор зөөчнө. Тэгээ нэг юм хэсэг байгаа. Next to it there is a QR code, you scan it. QR код уншууллаа. KFC, Magdo юу гэдэг юмнууд нь байна. Захиалгаа өглөө хараа дрон хүрээд ирээсгий. 5 минутын дотор хав халуун хоол ирж байгаа байхгүй юу? Гайхалтай биш гэж юу? Guys. Энийг Монголд хин нэг оруулж ирээч. Монголд энэ хүү дрон технологиуд ороод ирэх юм бол Монгол шиг төвчрээтэй улс оронд ч гэсэн айгүй эрэг хувь нэмэртэй. Just dropped the parcel inside the machine and now it's taking back off again. Тэгээд юм авчичаал явж байгаа. To get Тэгээд replaced. сайхан халуун хоолтойгоо. Дараагийн юм нь юу вэ гэхээр таксинууд жолооч болсон хин угаасаа дүүжрэнүүд машин барихыг хүсэв. Тийм ээ. Харж. So you use Bluetooth to unlock the car, you get in. Усныхаа блүүдээр онгоолгоч нь орлоо. Okay, we're in. So Жолооч байхгүй. Энэ юм хамгаалалтай юм. Bubble юм. Юу хамгаалалтай юм байна. Хамаагүй бас хурж болохгүй юм байна. Жолооч уучраас гоё зайтай. Урагшаа ингээ сайхан явчихна. Энэ дэлсэн дээрээс хаана юу болоод байгааг харчихна. Энэ бол ирээдүйн талаар бид нар яг одоо яг хятадд болж байгаа зүйлийн талаар ярьж байна. like a ride in a theme park. There's no human driving behind the steering wheel, no person trying to scam me about where I want to go, just efficiency. The car Ах нар өндөр үн хэлж мөнгө авахгүй. Аппликейшнуудын алдааг ашиглаж хүлээлтийн мөнгөний авахгүй. Амар. how to dodge every single pedestrian and every car, even the cones, and In there it's get just book driving on marching. its own. This, my friend here. Pulling over. Please don't Okay. open the door. We have arrived.
unscuffed, Actually. alive, and I didn't have to small talk about the weather. Let's get out. This is the future, guys. Улс төрийн хар бараан яриа ярих шаардлагагүй тэгсээр хөргүүлчин. Амар. За зөөгчнөр бол мэдээж робот болж хуурсан. Бас. Харж байгаа. Хол ирж байна. Зөөх шаардлага байхгүй. Хөвлөө зочд буудлын бичлэг дээрээс та хэд харсан баг. Би бас роботоор хоолоо зөөлгсөн. Яг нь бас манайхан бас тэрүүхэндээ бас гайгүй байгаа шүү. Let's see what it makes me. Бариста гэдэг үү кофе идэх хүний чинь. Бариста робот байна. Кофе хийж ийн. Нэг гэртээ авч амар юм шүү. Оо, дөрвөн хэлбэртэй бас бас романтик бас хөөрхөн За. Тэгээ метроны буудлын муудлыг бол ярилтгүй харж байгаа. Wow, this station is like a UFO. Харийн Look хүлгэн at this метроны буудлын байна. crazy architectural design. Энэ нэг сонирхолтой юм байсан. Хоёр робот хоорондоо тулдж байгаа боксж байгаа байхгүй. Хараа. Оо, онцлаа. Босгочлаа шүү дээ. За. Ой, буруу хараад энэ чи. Миний бодлоор энэ ирээдүйд харин нэлээд юм болж магадгүй. Роботын тулаанууд хүмүүс энэ дээр зүгээр бооцоо тавина гэж боддоо. Өөрөөсөө роботууд дээр. Жихнээсээ зодтолдох нь илүү эрсдэлтэй. Одоо UFC дээр хаагдах юм бол тэгээд роботын тулаанууд бол угаасаа хүмүүс байн үзнэ. Хинч гимтэх шаардлага байхгүй. Энэ сайнттэй кунфу хийгээд арай биш бах. $10,000 үнэтэй байна. $10,000 гэхэлэр чинь 35 сая төгрөгийн үнэтэй. Guys, тэнгэрийн үнөө сонсохдохгүй байна. He is a showman. Oh, he had a little stutter back with. Муу юм шиг үнэтэй тэр робот түрүүний. За харъя. Арай өөрч юм шиг. Энэ 2 сарын өмнөх л юу л байна л да. Адилхан ч юм шиг өөрч юм шиг. Муу юм биш үү баг. Кунфу We're хийгээд. gonna maintain our distance. Whoa! Cool. Oh my God! It's Bruce Lee. Bruce Lee. Bruce Lee Lee's in the style. house. That is insane. Wow. За $10,000 35 саяар нэг авлаа гэж бодъё. Гэртээ гой хоол хийлгүүл чинь, кунфу хий намаа хамгаална, юм зөөлөх чинь, цай кофего хийлгүүл чинь, хүн саббал оруулаад өгч чинь. Тэгээ олон жил хэрэглэнэ. Ер нь л дайжгүй. Ер нь л дайжгүй шүү. Массаж хийлгэж чинь хаяа. Хөр юу илгэж болох вэ? Хамт тулааны урлаг хичээлж чинь. Хоорондоо кунфу хийж болно. Зодуулчихгүй л. Тэгээ захилгаан машинуудын цэнэглэлт бүр дараагийн түвшиндээ хүрсэн. Одоо ингээд захилгаан цэнэглэдэг машин авахлаар нэг дутагдал нь юу вэ гэхээр одоо бензин ба шууд ингээд хэдэн минутанд хийсч болно тийм үү. Захилгаан машин болохоор удаан цэнгэлийг зогсох шаардлага гараад байдаг. Тэгээ трийг хиттийн BYD бол нэлээд бүр хөгжүүлсэн. Секундэд 2 км явах хурдан цэнэглэх аргыг бол нэвтрүүлсэн байгаа. Одоо энэ цэнгэлж байгаа бүр бичлэг нь байна. That way. So pardon the interruption and the difference in video. The thermal management on these cars is clearly better than my camera. Sorry about that. But in the end, yeah, I was pretty blown away here. The Han L really did hit 60% charge in about 5 minutes. 5 минутанд 60% цэнгэлж ийн гэж байгаа байхгүй юу? Guys, 5 минутанд 60%. Тэр чинь ер нь 10 минутанд 100% цэнгэлжлэх гэсэн үг шүү дээ. 10 хүрэхгүй минутанд те 3 минут цэнгэлээд 350 км явж байгаа байхгүй юу? Амар. За тэгээ мэдээж хятадууд роботуудаа үнэмшилтэй болох талаар бол юм хийсэн. Хятадд одоо энэ робот хүүхэлтэйнүүд бол энэ жинхэнэ юм шиг, жинхэнэ хүн шиг харагдуулдаг технологиуд явж байгаа хараа. Энэ бол арай гайгүй үнэмшилтэй байна. Гэтэл болоогүй байна. Энэ дээр бол арай болоогүй юм байна. Хэдхэн жилийн дараа бол ер нь бод хүнтэй ойртохоор л байна. Guys, та хэд робот найз зохинтой болох бах та ер нь бол. Одоо үзэж байгаа жоох хүүхдүүд бол ер нь робот найз зохинтой болох магадлал 95% шүү. 10 жилийн дараа та хэд төсөөлөд үзтээ. За guys, хятадуудын хувьд бол иймэрхүү. Тэгээ зарим зүйл дээр хоцорсноо ухаарах нь хамгийн том хөгжлийн анхан шатны байдаг. Тэг хятад бол нэлээд төрүүлсэн байна. За тэгээ бүгдээр эрсцээ бүртгүүлээд лайк дараарай. Тэгээ дараа юм зэрэг уулзлаа. Түр баяртай guys.